За би та бүхэндээ Бурхан багшийн ихийн ач хариулсан нэгэн номыг ярьж өгье. За Бурхан багшийг энэ замбуулан заларч явах үед гинэлдэ энэ ертөнцид нэгэн сайхан бүсгүй амьдарч ээж гин тэр нутгийнхаа нэгэн залуутай гэр бүл болоод олон жил болсон боловч өөрөө заяасангүй гинэ. Ингээд өөрөө 40 гарсан насыг нэлээ гарсан хойно нэгэн сайхан хөхтэй болж ил дээ. Ингээ хүүгээ ёстой л нөгөө тэнгэрээс шүүрсэн газраас олдсон эрдэнийн чулуун мэт харилж ээж ил дээ. Гэтэл хүн гаранх насандаа харуугийн мөхсөг үзүүлээд харуугаас байхгүй болчихжээ л дээ. Ингээд нөгөө ихийн сэтгэлийн зовлон өстой нэр үгээр хэлхийн аргагүй нүд харахын ээлжгүй тийм хэцүү зовлон гэдэлж байгаа хүн болгон анзаарч харж л дээ. Тэгээд одоо энэ бүсгүйд яа туслах вэ гэж хоорондоо ярилцаад Бурхан багш асууж ил дээ. Энэ бүсгүй энэ одоо ингэж яах вэ гэж асуусан чинь Бурхан багш хэлж ил дээ. За та нар очиод наад хүний дагуулад ирээ. Тэгээд одоо Бурхан багш өөрөө өгдөө чинь амьлуулж өгнө гэж хэлээ гэж хэлж. Ингээд энэ үгийг сонссон тэр бүсгүй бол ёстой нэрээ ёстой л одоо иж идэгт тэгжилээ Бурхан багш тэр ирж ил дээ. Ингээ хөөрхий өгтөө өгөөд тэгээд Бурхан багш асууж гин л дээ. За чи одоо над өсөл гоо янзалчих, над нүр хамаа янзалчих гэсэн хүн харахын царай зүйтэй болоодох. Тэгээд би чамд арга зааж өгье гэж хэлж ил дээ. Ингээ хөөрхий бүсгүй ёстой л нөгөө Бурхан багшийг үг хэлсэн үг болгоныг биелүүлж одоо би яах вэ гэж асууж гин л дээ. Тэгээ Бурхан багш хэлж гин. За чи яваад айл нэг айлаас очиод айл болгоноос суугаарай. Ганцхан аяг будаа болоод ирээ. Тэгвэл одоо би хүүгээ чи амьлуулж өгье гэж хэлж гин. Гэхдээ энэ будаа нэг ч хүн өхөөгүй айлаас авах хэрэгтэй юм шүү. Энэ айл ерөөсөө нэг ч хүн тэр айлаас өхөөгүй байх хэрэгтэй шүү. Тийм айлаас л будаа аваарай гэж хэлж ил дээ. Нөгөө бүсгүй яв хэлж байгаа авчрын ч ойлгосонгүй зүгээр ёстой л нэг аягаан барайл ёстой л утаа манаар болоод алга болж. Очсон айл болгоноосаа за миний хүүхдийг Бурхан багш амьлуулж гэж байгаа надад ганцхан аяг будаа өгөөч гэхэд хүн болгон сэтгэлийн зовлонг нь ойлгож байсан учраас өглөө яах будаа бол байгаа. Гэхдээ манад хүн өхөөгүй хүн байхгүй. Манайд одоо тэр маань одоо эмээ өвөө одоо ах トゥ дөрөв садан тэр маань ингээд юм болсон. Ийм учраас одоо боломжгүй байна л гэд хэлээд байж. Ингээд ороо нар шингэхээс өмнө нөгөө бүсгүй хэлсэн хугацаанд буцаж ирэхдээ аяга бараад хоосон ирж ил дээ. Яагаад гэхээр Бурхан багш дээрээ хэлж ил дээ. Бурхан багш энэ орчин дээр чи өхөөгүй айл гэж байдаггүй юм биш гэж хэлж ил дээ. Тэгээд Бурхан багш хэлж байгаа тийм ээ. Энэ бол ерөөсөө замбуулангийн хууль ирсэн бол буцнаа. Бид төрснөд нь бол өгдөг нүнэ. Энэ хооронд ерөөсөө л хүний амьдрал бүгд хоо хугацаа байдаг юм аа. Энэ хугацаанд л бид амьдардаг. Гэхдээ энэ хорвоогийн хуулийг бид нар заавал одоо байх ёстой гэдэг зүйлээр нь хүлээж авах ёстой юм байнамаа. Тийм учраас би одоо сэтгэлийн зовлон гэдээ одоо арилгах бяцлаглалын аргыг зааж өгье. Ингээд чи өөрийнхөө сайхан бяцлаглаа хийгээд өрөөхтэйхэн төлөө буян хийгээд аав ээжийнхээ төлөө өөрөө зөв явахаар энэ орчин амархан сэтгэлийн зовлонгүй байх болно гэж хэлж ил дээ. Ингээ бүсгүй Бурхан багшийн зааж өгсөн бяцлаглалыг хийгээд ингээд бас Бурхан болж эмхтэй боддоо болж гэгэрсэн байдгаа гэдэг ийм дамаг байдгаа. За та бүхэн маань энэ дамаг үлгэрийн үндсэн утгыг сайн бодож үзээрэй. Энэ харваа дээр ирсэн бол буцах нь үнэн. Бүх төрхийн хооронд байх богино цайнд бид нар хүн зөв амьдрах хэрэгтэй юм байнамаа л гэдгийг илэрхийлсэн дамаг үлгэр байнамаа. За миний хийж байгаа зүйл таалагдж байгаа бол дагаараа баярлалаа манайхаа.